Нэгэн зууныг тэртээ бид ардаа орхисон. Манай улсын хүн ам одоогоос 100 жилийн өмнө 600 мянга хүрэхгүй. Хүн амын дундаж наслалт дөнгөж 41 орчим. Ихнэлгсэн эндэгдэл өндөр байсан бол өнөөдөр хүн амын тоо 3.4 саяд хүрч дундаж наслалт 72 болж ихнэлгсэн эндэгдэл дөрвтөө буурсан гайхан сайхан ололт амжилтыг монголчууд бид олж авсан. Ийхүү хүн ам өсөж дундаж наслалт нэмэгдэж амьдралын чанар сайжрахад хүн ардын эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө цаг наргүй ажиллаж хөдөлмөр зүтгэе зориулж ирсэн үе үеийн ажилтан албан хаагчид та бүхний гавьяа зүтгэл нүр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг бас энэ чуулганы өдөр тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Эрүүл мэндийн салбарт одоогоор 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж 58 мянган хүн ажиллаж 1000 гаруй эрдэмтэн судлаачид мэдлэг оюунаа зориулж байна. Өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа улам баттгаж эрүүл мэндийн салбарын хөгжлийг шин шатанд гаргах өөрчлөлт шинжилтүүдийг бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ёстой. Юуны өмнө Монгол хүний эрүүл мэнд, тэр дундаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад онцгой анхаарч эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэвлэл маягийг хэвшүүлж, эрүүл хүн, эрүүл гэр бүл, эрүүл хамт олныг бий болгох чиглэлээр улс үндэстнээр сэтгэлгээний болон үйл ажиллагааны өөрчлөлт шинжилтийг хийх цаг нэгэнт болжээ. Монгол улсын хамгийн том баялаг бол монгол хүн гэж та бид ярьдаг. Тиймээс монгол төрийн бодлогын цөмд хүний хөгжил тэр дундаа монгол хүний эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, эрүүл хүнс гэсэн тулгуур асуудлыг чухалчлан авч үзэх учиртай гэж үзэж байна.